янзгуур биений булчингууд төлхөө хөгждөг. Одоо жишээлбэл хөл, нуруу, өгзөг, тэгээ гуй. Тэгээ шилб. Ялангуяа шилб. Шилб чинь бас нэг хүний хоёр дахь зүрх гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ доороогоо цусыг ингээд дээшээгээ зүрх рүү явуулж өгдөг гэдэг. Гурдж өгдөг гэж ойлгочихлоо тий. За тэгвэл зөв гүөхөд бол яг техник болол мэдээж хэрэгтэй тий. Буруу гүйснээс болоод нөгөө бэртэл гэмтэл зөөлөн эдийн одоо тий бэртлээс ахуулаад олон гэмтлүүд ингээд учирч болно л доо. За таны хувьд бол мэрэгжлийн гүйгч тамирчин гэж хэлж болно тий. Анх яг энэ одоо гүүх энэ сонирхлыг гэхүү тий хаанаас яаж эхлэв, яаж мэрэгжлийн тэр замнал руу орсон талаар өөрийнхөө бас амьдралын түүхийг хуваалцвал. За би нөгөө ажлынхаа хажуугаар гүйдэг хүн. Тэгтээ яг нөгөө яг уг мэрэгчлэн болохоор аялал жуулчлалын менежмент. Шал өөр. Шал өөр. Тий. Би 2024 онд хэд толын марафон гүйлтийн 50 км-ийн дид мастер болчихлоо гэсэн. Ажлынхаа хажуугаар. Гол нь ажлынхаа яг үндсэн гүйлтээсэн бол бүр ална тий. Тэр нөгөө гүйлч бас хөнгөн атлетик хэд тоолгийн хоёр янз байгаа тий. Хэд тоол маань бол яг сонирхогч хүмүүст маань арай илүү ойрхон. Тий. Хөнгөн атлетик бол арай бүр мэрэгжлийн тал руугаа. Тий. Тэгтээ яг би хөнгөн атлетикийн мэрэгжлийн багшийн доор 4 жил бэлтгэл сургалт хийсэн. Тий. Тэгээд амжилтандаа хүрсэн. Дид мастерхаа болцлоо. Яг хэдэн наснд авчихсан бэ? Тэр чин 2 жилийн өмнө гэдэг чинь 31 наснда. За одоо тэгвэл тийм настай юм байна. За лайв дуугүй болсон байна гэж энэ одоо манай лайв яаж байгаа талаар сонсогчд маань бас хэлээд өгөөрэй. За тэгээд өнөөдрийн бас эрүүл байгаараа нэвтрүүлэгт маань Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Батсуран маань бас цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Улаанбаатар нийслэл Улаанбаатар хотод маань тун удахгүй Улаанбаатар марафон одоо улсын хэмжээнд нийслэлийн хэмжээнд одоо ийм өрнөх хэмжээний үйл ажиллагаа болох ч шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ингээд сүүлийн үед хараад тахаар хөнгөө шахуу байдаг байсан. Одоо тий нөгөө талбай маань, цэцэрлэг түрээлэн маань айгүй юм тий гүгчдэр ингээд дүүрэн болж байгаа. Тэгээд өдөр тутамдаа гүйж байгаа. Яг энэний хажуугаар мэрэгжлийн хүмүүсийн яриаг сонсоод гүйлтэн дээрээ бас юг анхаарах уу, тэр техникүүд юу гэдгийг, аргачлалууд юу гэдэм бэ гэдгийг одоо сонсоод аваарэ гэсэн үднээс энэ подкаст маань бас хүрч байгаа шүү. За одоо зүгээр энэ гэсэн байна, баярлалаа. За тэгээд сонсогчд маань чичнээс маань бас асуултууд байвал үлдээгээрээ. Бит хоёрын хувьд бол өнөөдөр хэрхэн зөв гүйх тэр техникийг бас багс гэсэн зөвлөх юм одоо тий сонирхолтойгаа түрүү жилийнхийг бодвол Улаанбаатар марафонд гүйгчдийн тоо бүр илт нэмэгдсэн байлээ. Яг өдийд одоо 5 сард энэ марафон одоо тий үйл ажиллагаа эрчимчтэйгээ холбоотойгоор хүмүүс маань энэ үедэл гүүгээл за тэгэл цаашлаа 100 намар өвөлдөө ингээд гүүхэн жоохон саарад байдаг юм шиг. Тэгэхээр нөгөө яг мэрэгчлийн гэдэг утгаараа энэ чинь өдөр тутмын үйл ажиллагаа байх хэрэгтэй те. Энэ дээр та бас яг юу гэж зөвлөх вэ? Энэ жил магадгүй ингэж гараагаа эхэлж байгаа ч гэсэн дараа жил илүү сайн гүүхийн тулд ингэх ёстой нэг зүйлээ байдаг шүү гэдэг нэг юм зөвлөмжүүдийг өгвөл. Гүйлт маань ер нь бол булчингийн тасал баггүй. За тэгэхээр гүйлтээ олон нэг гүүхгүйгээр хайж болохгүй нах нь шүү дээ. Тэгээд сайжрахын тулд тогтмол гүйдэг байх хэрэгтэй. За тэгээд тогтмол гүйдэг байхын тулд одоо 3 хоног дараалж өмчихгүй ч гэдэг юм уу, 2 хоног дараалж өмчихгүй ч гэдэг юм уу те хөв хүн бол өөртөө нэг тууштай байх тийм зорилго тавих хэрэгтэй. Тэгээ ер нь бол юм гэдэг чинь багасаа эхэлнэ шүү дээ. Ялангуяа спорт бол яг тэрийг юугаар нь харуулдаг. Тийм болохоор яг өөртөө таарсан, өөрийнхөө юунд таарсан зорилгоо тавиад тэр зорилгынхоо дагуу тууштай бэлтгэл хийж чадах юм бол яг зөв. Ирэх жил энэ жил суурай сайн тавьчвал ирэх жил Улаанбаатарт марафон бүр илүү гүйх юм тийм боломжтой шүү тий. За тэгээд нэвтрүүлгийг маань бас нөгөө Улаанбаатар марафонд оролцогчд гэсэн группуд бас байт юм байлээ. Тэгээд сүүлд нөгөө миний хувьд яагаад бас ингэ сонирхоод унсан гэсэн чинь би өөр тийм гүйдэг, тийм амар итгэвтэй бас яг биш байхгүй юу. Яг зүгээр алхах бол дуртай. Тэгээд тэгсэн өсвөр насны охин маань охиндоо баг багт нь яг ийм аав ээж би гээд ингээд охиндоо дурсамж үлдээхийн тулд бол уралдаанд орж исэн. Тэгсэн чинь нөгөө охин маань өсвөр насны дээр ирсэн. Ингээ гой дурсамж бүтээн барай, тантай хамт ингээ гүүмээр ин гээд тэгээ тэр охины хувьд нөгөө ялан төрүүлэн гэхээс илүү ээжтэйгээ хамт гүүхийг хүсээд тэгээ би гэдэг хүн чинь огцом нөгөө гүүсэн чинь шууд ингээд пүүз маань холгоод тэ хөл маань бадаараад ингээд асуудлууд үүссэн л тэ. Тэгэхээр энэ олон хүмүүс бас битгий тулгараасай гэсэн үүднээс тэгээд за ер нь жоохон бэлдэх хэрэгтэй юм байна. Гэхэд ингээд группуд хайсан чинь
нэлээ олон хүнтэй Улаанбаатар марафонд оролцогчдын групп гэдэг тэн дээр ингээ хэрэгтэй зүйлийг зарим нь зарж ахын, зарим нь дугаараа тэндээс очиж авдаг гэж би биндээ мэдээлэл өгчээсэн. Тэгэхээр тэр групп өдрөө бас манайхан шеэрлэж өгөөрэй гэж хүсгээр байна. За тэгээд над шиг бас бэлтгэлгүй бол эхлэж болохгүй шүү. Чичний маань хэлсэнчлэн энэ бол одоо сэтгэл зүйн бэлтгэлээс ахуулаад бие махбодын бэлтгэлтэй тасралтгүй ингэж хичээснээрээ бидний булчин байнгын үйл ажиллагаатай байх боломжтой юмаа гэж. Яг нөгөө анх ингээд нэг юм уу 2 удаа гүүгээ шантрах гад байвал хэдэн удаа гүүл яг энэ ингээд нэг амьсгаа маань задраад өөрийн болоод гүйлт гэдгийг бодохдоо ингээ гоё happy тий оролцдог юм болох боломжтой. За яаж гүйлт эхлэх вэ? Тэ? Одоо хүн болгоны эхлэлийн цэг өөр байхгүй. Одоо жишээлбэл би одоо 70 кг жинтэй байлаа гэж бодоод надтай адилхан нас залуу өндөртэй хүн 75 кг жинтэй бол одоо 75 кг жинтэй хүмүүс арай их одоо жинтэй байгаа учраас хурдан ядрах гэдэг нь шүү дээ. Тэгж байна. Одоо эрчимтэй дасгал хөдөлгөөн ихээр тийм болохоор өөртөө арай бага зөвлөх тавина. Тийм. Одоо ерөөсөө 1 км гүйж чадахгүй шүү дээ. Одоо 500 м гүйж чадахгүй байна, тий? Тэгэх юм бол эхлээд алхана. Алхаж байгаа тэгээ дундуур нь гүйлтээ оруулна баг багаар. За нэг 100 м гүйлээ, тий? Алхалтынхаа дундуур нэг 5 удаа 100 м гүйлээ. За маргааш нь алхалтынхаа дундуур нэг 200 м гүйлээ. Гүйлтээ ингээ баг багаар эхлүүлээд нь шүү дээ. Тэгээ булчингаа тасгаж байгаа. Тэгж жагаад зогсгүй гэдэг бол 1 км. Зөв. Тэгвэл эхний 3 өдөр нэг жоохон тасгах маягтай тий баг багаар. Тий ер нь эхний 1 сар ч гэсэн тасгаж болно. 2 сар 3 сар ч тасгаж болно. Тий гол нь нөгөө тууштай хөдөлгөөний үр дүнд тий зогсгүй гэдэг болно гэсэн. Зогсгүй гэдэг болно. Яг нэг улсын хэмжээнд маань 42 км 21 км тий. За тэгээс сонирхогчд бол 10 болон 5 гэж ойлгосон. Тэнгүүтээ гэр бүлийн гэсэн юунууд ангиллууд байх шиг байлээ. Энэ ангиллууд ер нь одоо жишээлбэл ингээ анзаараад хахад таньдаг хүмүүс маань шууд сэтгэл хөдлөө 41 орсон гэж хийж байгаа байхгүй анхны удаа гэхэд тий. Айхтар гүдэг хүмүүс бол биш. Гэхдээ өөрийгөө нэг юм хэд тарган биш болохоор гүч нь болно л гэж санаанд нь багтаад. Энэ хүмүүсийн хувьд хэр боломжтой вэ? Ер нь бэлтгэлгүй орно гэдэг маань эрсдэлтэй л дээ. Тэгээ тухайн өдрөө яг хөнгөн жинтэй хүн бол яг гүүгээд алхаад тэгээд дуусгах чинь. Тэгээд ер нь л нэлээд бэлтгэлгүй хүн бол зовжил дуусгана. Бэлтгэлтэй хүн бол жаргаж дуусгана. Жаргаж дуусгана. Хоёул айгүй гоё хилцэг гаргачих юм шүү. За өдөрт хэдэн минут гэвэл эрүүл мэндэд бодит өөрчлөлт гаргах вэ гэж. За өдөрт 30-аас 40 минут гүүгэхэд ер нь бол эрүүл мэндэд бодит өөрчлөлт. Зарим хүмүүс ингээл гүүгээл би ерөөсөө турахгүй байна, би ингээ болохгүй байна гэдэг тэгдэж штэ. Гэхдээ турахгүй байгаа ч гэсэн тэр хүний одоо булчин ингээд юу аваад ачаал аваа те. Булчин ингээ чангараад тийм тэгээ бас ингээ хүнд ингээ өөрт нь ингээ мэддэгдэг нэг жоохон хүчтэй болдог те. Тийм. За уучлаарай. Тэгэхээр ямар ч байсан энэ гүйлт гэдэг маань ямар нэг хэмжээгээр ач холбогдлоо өгч байгаа шүү. Тийм болохоор зэрэг өдөр тутамдаа гүдэг байгаарэ гэж одоо хэлж штэ. Ингээ гүүхээр хүмүүсийн бас нэг юм ойлголт байдаг л та. Бөөр өвдөн гэж тий бөөр өвдөн, бөөр маань ингээ дөргичинж гэдэг юм уу. Энэ ойлголтууд яадаг юм бэ? Энэ бол гүйлттэй холбоогүй л тий. Тийм гүйлтнээс болоод бөөр өвдөн гэсэн юм байхгүй. Тийм. Тэгэхээр тэр бүр өөр юмнаас болоод өвдөднө гэсэн үг. Тийм. Цус нөтгөн байна уу те? Тэр бөөрний ямар нэгэн асуудал байна уу, чулуу байна уу те? Өөр юмнаас болж өвдөг. Тэнднээс дасгал хөдөлгөөн хийснээс болоод одоо бүр өвдөн, өөр юм өвдөн гэсэн байхгүй. Яг бүр нөгөө хэтрүүлэхгүй л бол зүгээр л те. Ямар нэг юм нөгөө хэтрүүлвэл хор болдог те. Яг тэрнтэй адилхан спорт гэсэн ижлэгээ хэтрүүлж болохгүй. Тэгвэл өдөрт яг нөгөө яг эрүүл мэндэд нөлөөлнө гэдэг нь 30-аас 40 минутаа бариад тий. За хамгийн багадаа 3-аас 5 км-ийг бас ингээд тооцоолоод бүхэн айгуу чухал шүү гэж хэлж байгаа. Бага байхад бид нар нөгөө ингээд бие тамирын хичээлд ч юм уу ордог байхад гүүхлээр бас ингээд энэ хоёр талаас ч юм уу тий ингээд нэг татах гал тэр мэдрэмжийг санаж байна. Тэр яг ямар учиртай? Цаах татна гэж үүдэг тий. Тэр болохоор янз янз л та бас нөгөө тухайн хүн тэр өдрөө нөгөө шингэнэ хэрвээ их утсан байвал тий их шингээ хэрэгэлсэн байвал тэгж цаах татах юутай байдаг. Тохиолдолтой байдаг. Шингэнэ тохируулна, хоолоо тохируулна тий гүүхэд ч бас их учиртай. Тий сайн амарсан байх хэрэгтэй, хоолоо тааруулсан байх хэрэгтэй. Шингэнэ тааруулсан байх хэрэгтэй тий. Тэгжиж яг гоё бие
мэдэх хэрэгтэй л дээ гүйлтэндээ. Яг л нөгөө уралдааны мэр ихсэж байгаа юм шиг өөрийнхөө бас л уяа салгыг тааруулна шүү дээ. За тэгвэл хоёлаа хоолтын талаар бас жоохон зөвлөгөө өгье л доо. Ямар төрлийн хоол идвэл зүгээр вэ? За тэгээд хэдэн граммаар жишээлбэл уураг нөөц хүчил гэж тооцоолж болох уу? Эсвэл одоо юу гэдгийг те иддэг хэмжээнээсээ яг нэг тийм хит цадахгүй идэх ёстой юм уу те? Яг нэг юм ойлгохдохоор хэмжээгээр тайлбарлавал. Яг хоол зүй талаасаа би яг сайн ярьж мэдгүй. Гэхдээ гүүхээсээ өмнө ямар тач нэг жоохон нүүрс устай юм ичих хэрэгтэй. Тийм тэгээ шингэнээ тааруулаад бас шингэнээ уучих хэрэгтэй. Тэгжиж гоё ядрахгүй гүүштэй. Тийм ус тэр нүүрс ус маань бидний энерги болж өгдөг гүүхт. Тийм тэгээ гүүгээд ирснийхаа дараа 30 минутын дотор уурглаг юм идэх хэрэгтэй. Тэгжиж нөгөө нэг одоо гүйлтээсээ ядралт авахгүйгээр гоё сэргэг байж чадна. Тийм. Манайхан ч одоо яг нөгөө нэг уураг гэхээр өндгөөс ахуулаад ингээл төсөөлж байгаа х тийм. Хэдэн ширхэгч гэдэг юм. Эсвэл нөгөө биеийнхээ жингээс шалтгаалдаг уу? Нэх биеийн жингээс шалтгааллахгүй баха. Тийм. Гэтэ хүн чинь нэг мэдрэмжээрээ нэг өөрийгөө болгоод одоо би жишээлбэл өглөө гүүхээс өмнө нэг 2 өндөг иддэг. Тийм. Эрчимтэй гүүн гэж бодвол би нэг 2 өндөг иддэг. Зөөр нэг энгийн зөөлөн гүйлт хийе гэхлээр би нэг өндөг идчихэл гарчдаг. Нэг өндөг идэл нэг зөгийн балтай сүйтэй ус уучаал. Тийм. Яг ингээд гүйлтийн спортод дурлаад ирэхээрээ ямар мэдрэмж авдаг вэ? Тэр талаар гоё та ярьж байна. Тий, энэ гүйлт чинь бас амар дурлуулна. Тий, донтуулна. Тий. Одоо ингээ хүн ингээд өдөрт ингээ 5 км 10 км гүгээд нь штэ. Тэр болгондоо ингээ өөрийгөө ялаад байгаа байхгүй. Тэр өөрийгөө ялах тэр мэдрэмж чи одоо тэр хүнд одоо ад жаргал өгөөд тийм ад жаргалын допамин ялгаруулад тэгээд өгөхгүй. Тэгээд тийм болохоор улам тэр гүйлтээ дахиад өчигдөр 10 км гүйсэн бол өнөөдөр нэг 15 гүмээр санагдал. Тийм. Тэгээд хүнийг амар донтуулдаг. Тийм. Ер нь хамгийн удаандаа хэдэн километр гүйжсэн бэ? Таны хувьд? Хамгийн удаандаа би анх нэг 65 км гүйжсэн. Тэр ч одоо хугацаагаар тооцоолвол тэр болохоор юу official гүйлт биш. Зүгээр энгийн өөргөө сэрээд төрсөн өдрөөрөө нэг 28 км гүн гэж гараад 28 майл болгоод тэгэнгүүт нөгөө гэрээс холтсон ч буцаж гүйж харах га дахиж буцаж гүйгээ. Тийм тэгсээр нэг 65 км нэг гүйжсэн. Тийм. Тэгтээ би нэг 6 цагийн гүйлт нэг 2 удаа орсон. Тэгтээ бас 40 км 50 км гүйгээ замаасаа гарч ирсэн. Тэгээ дүүхтэй. Мэргэжлийн өвсчээс их сонирхолтой гоё юм биш үү? Тэ тэрсэн өдрөөр өөртөө гүйх ирэх олгож шүү дээ. Тийм тэр чинь нөгөө дөнгөж нөгөө дуртай залуу ээж шүү дээ. Гүйгээд эхэлжсэн болохоор бас юм болго айгүй сонирхолтой санагдаад ууланч гүмээр байдаг те. Тэгш дээр ч хол гүмээр байдаг. Янз янзэр гүмээр санагддаг тийм. Одоо яг энэ жишээлбэл хоёлаа Улаанбаатар марафонд 21 км зайд одоо гүйж байгаа хүмүүсийг онцгойлоод бас ингэ зөвлөе гэж бодож байна л да. Би бол 5-10 харьцангуй гайг байх болчихох гэж бодож байна. Бүр хүмүүс тэгсэн байлээ 5 км-д гүйж байгаа нь бүр 19 мянган хүн ч үлээ. Тэ айгүй олон хүн байсан. Эхний үн гараанаас гараад тэ баг барайнд орж байхад сүүлийн үн гараагүй ингэ бужигналцсан юм болж магадгүй гэж хэлсэн. Ингэж тооцоолж байсан. Ер нь 5 км зайд 19 мянган иргэн гэж бодохоор ямар төсөөлөл танд бууж байна? Надад л амар бужигнсан хүн байх. Бужигнсан л бараг тэр чинь хурдан аваад гүөх хэмжээ ингээд байхгүй юм шиг бас тий. Тийм. Тэгтээ Улаанбаатар марафон дээр гараан дээр 50 гарах хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол тэр айгүй бужигнагдсан чи би нэгээ түлхэн. Тий. Мэргэжлийн тамирч ундаг гараан дээр би нэгээ түлхнээс болж тэгээ санамсаргүй араас нь шилбэн дээр нь хөшөглөх ч юм уу. Тэг янз янзын асуудал зөндөө. Тийм болохоор 50 гарах хэрэгтэй. 50 гарч иж нөгөө ядрахгүйгээр тэг энерги жигд зарцуулж гүйдэг байхгүй. Тийм болохоор 50 гараарай гэж хүмүүстэй зөвлөмөр тий. 5 км гэсэн тий. 10 км гэсэн тий. Нэг бичлэг яваад идэгтэй нэг хятад залуу гараан дээр буудаал. Тэр нэг гарааны сэтгэл хөдлөл гэдэг л тий. Зөв сэтгэл хөдлөл гэдэг юм биш үү тий. Тийм гарааны сэтгэл хөдлөл гэдэг юм тий. Гарааны сэтгэл хөдлөлгүй гарах хэрэгтэй. Тэгжиж замаа гоё жигд юу төлөвлөсөн цагтаа дуусгаж чадна. Тэгэхгүй бол гарааны сэтгэл хөдлөлтөй гараад 300 м яваад тэгээд зогсож штэ.
Тийм шүү. Тэгэхээр энийг бас яг манайхан хүчээ зөв хуваарлаарай тий. Хүчээ зөв хуваарлаа. Зөв гүөх гэдэг чинь чухал шүү дээ. Одоо би бодоод байгаа байхгүй тий. Үсгийг эхэлж тавих уу, үлмийг эхэлж тавих уу, хамраараа амьсгалах уу, амаараа амьсгалах уу тий. Энд чи яг мэдээж бүгдийг нь хийж чадна. Ойлгомжтой тий. Яг хөө ингээ ямар тэнийг юм асууд юм бэ гэв тэнийг гэж харуул тэнийг байж болно. А гэхдээ нөө хүчээ зөв хуваарлах өөрөө зөв гүөх гэдэг утгаараа ингээд энэ техник талаасаа харвал тий. Тий одоо хүчээ зөв хуваарлах хэрэгтэй. Бас жоохон техникийн дагуу бас гүүл бас тий хамаагүй баг энерги зарцуулж гүйстэй. Тий зөв техниктэй гүүн амьсгална гэдэг маань бас гайгүй бас тийм хэцүү биш. Гэхдээ хоёлаа нэг жоохон ойлголт төхүүднээс хэлвэл яг яах вэ? Одоо жишээлбэл чээж мөрс ингээд тэгшхэн байх хэрэгтэй юу? Эсвэл энэ нэг тийм чухал биш үү? Тэгээд одоо ялангуяа тухайн үеийн цаг агаар бол хит халуун байвал яах вэ? Сэрүүх өдөр бол гүхэд энэ таатай байдаг шүү дээ, гэх мэтчлэн. Халуун өдөр байх юм бол нэг малгайтай, тэгээд цагаан малгайч юмс тийм үү? Тийм нөгөө нар татгаас жоохон сэргийлээд тэгээд шингэнээ тааруулж гарах хэрэгтэй. Одоо 21 км-т гүйж байгаа хүн бол нэг 5 км тутам нэг 3-4 балга ус уудаг ч юм уу тий. Тэгээд шингэнээ тааруулж гүйх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө шингэн дутагчвал хүчгүй болоод зогсчихно. Тий. Гүрийгээд ингээ хатаад бас гүгээд байх биш тий. Тийм бас хит шингэнээ бас хэтрүүлчвэл нөгөө цаанх татчихна. Тийм асуудалтай. Тэгээд зөв гүүн гэдэг маань болохоор одоо нэг шугамн төлөө тавьж гүйвэл ер нь бол зөв гүйлт болно. Ээжлээс хөлбөд ингээд яг нөгөө миснүүд нэг алхдаг да нэг урд яг бар үйлнийхээ урд зүүлөө тавиад ингээ гүйдэг штеп. Тэрүүн шиг гүйх юм бол та одоо тэнцвэртэй хүчээ одоо жиг татгалж гүйжнэ гэсэн үг. Бас их хүчтэй байна шүү дээ. Хоёр шугам дээр ингээ хөлөө тавиаг гүйгээд штеп. За тэгэхээр яах нь ингээ хоёр би ингээ хоёр тишээ займчаад шүү дээ. Тэгэхээр энерги ингээд хоёр тишээ зарцуулаад урагшаа биш хоёр тишээ гээ энерги алдаад байгаа байхгүй. Гэх мэтчлээ анхаарах зүйл байх нь. Тийм тэгээ амьсгалахтаа бол яг хамар ам хоёроор зэрэг амьсгална тийм. Заавалчгүй хамраараа аваад амаараа гаргана гэхгүйгээр. Тийм үү. Одоо яг тэгэж үзүүлэх боловч байна уу? Яа одоо зэрэг амьсгална гэхэр чинь. Одоо би яг ингээ амаа ангаажаад ингээд зэрэг уушгруу амьсгалаа. Гарахтаа адилхан зэрэг гарах. Зэрэг гараа. Тий. Гэтэ яг нөгөө нэг 50 байх тусмаа арай илүү бага ядарна л та. Тийм 50 байх тусмаа л амьсгаахгүй гэсэн үг. Тэгээ аль бол хуушгаа бас гүнзгий амьсгаа аваад 50 байх хэрэгтэй. Тэгэж тухайн үед тэгээд бас их сайхан зүйлийг бодож төсөө би гоцрох гээд байна. Би өста хамгийн ичгүүртэй харагдаж байна гэж биш тий. Аль болохоор бас гоё зүйлүүдийг л бодож гүөх юм шүү дээ тий. Зөвхөн хамраараа хурдан гүйж явах үед бол зөвхөн хамраараа амьсгална гэж байхгүй. Зөөлөн гүйж явах үед бол хамраараа амьсгалж болно. Хамраараа аваад амаараа гаргаж болно. Бүр хурдан гүйж явах үед бол бүх ингээ булчингууд ч одоо агаар танаас нэхэд тий зүрх чи ингээ бүх булчинлуу чи ингээ агаар шахах хэрэгтэй болж байгаа учраас тий илүү их агаарыг авахын тулд ам хамраараа зэрэг авах хэрэгтэй. Яг зөв. Одоо бүр яг нэг юм төсвөр бүр алддаг шүү дээ. За боли. Эннээс цааш явчихдаггүй гэдэг тий. Тийм үедээ та яг юу бодож яаж өөрийгөө шахуурддаг вэ? Туршлагаа болцоо. Тийм үедээ эхлээд би тайвширна. Эхлээд тайвширна. За гайг болчих үгээд нэг 2 3 амьсгаа авч тий. За одоо нэг хэдхэн километр. Одоо жоох яваа л дуусна да. Тий. Одоо 10 дээр явж за барыг талтаа орсон байна да. Тий. Тэгэл дундуур ингээ жоохон алхсан ч болно шүү дээ. За тийм ээ. Улаанбаатар марафон заавалчгүй гүүж дуусгаалгүй те. Тэр нөгөө барайчин 5 цагт хааштай. 5 цагаас өмнө орж ирж л байх юм бол болоо шүү дээ. Тэ. Заавалчгүй бүр гүүж хурдан гүүж дуусгах албагүй. Тэ. Тэнд гүүж яхта дундуур нь ингээ жоохон ингээ амьсгаа аваад те алхачих болно. Тэгэх нь бас тэр хүнд бас айгүй гоё сэргэлт болж байгаа юм л дээ. За манай сонсогчид бас яг энэ зөвлөгөөнүүд те удахгүй болох марафон бас яг амжилттай гүөхт нь барианда орохт нь их нэмэртэй болох байхаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн эрүүл байгаараа нэвтрүүлгийн маань подкастын маань жочноор Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Батсур маань оролцож байгаа. Тэгээд та ч гэсэн бас яг хувьчлаад асуумаар байгаа асуултуудыг асууж болно. Яг би хувьчилж уулзаад яг зөв гүөх талаар бүр юм техникүүдийг бас заалгамаар байна тий. Эсвэл хамт ингээ гүйж үзмээр байна гэдэг юм сонирхолтой хүмүүс байвал яаж
Тэ ийм боломжтой юу? Хагас өдрийн өглөө 8 цагаас бид нэр бүх нийтийн гүйлт зарладаг. Өглөө цэцэрлэг түрээлэнд том хаалган дээр нь өглөө 8 цаг цуглардаг. Тэнд ирээд цуггүйгээрээ гэж хүмүүсийг уриалж байна. Уриалж байна тий. Хагасны буюу одоо энэ хагас чинь 5 сарын хэдэнд харж байгаа лээ. 5 сарын 16-ны өглөө 8 цагт ирж чадах юм бол тий хамтдаа бас гүөх болно. Гүйлтийн эрүүл мэндийн холбооных нь л гэж хэдэм үү тий та эрүүл мэндийн гүйлтэй холбоо. Эрүүл мэндийн гүйлтэй холбоо. Active Running Club гэдэг тий. Таны хувьд яг одоо хэдэн километрт гүөх вэ? Улаанбаатар марафонд оролцож байгаа юу тий? Номер авсан уу? Номер авсан. Хэдэн номертэй? Би энэ жил 21 км-т орно гэд номер авсан байгаа. Тий. Тэгээд бүртгүүлсэн байгаа. Яг номер аваад байгаа. Тэгээ одоо хагасаа авах юм. Тийм. Тэгээд энэ жил жоохон юутай болохоор зүгээр 50 зөөлөнгүүн гэж бодож байгаа тий. Уралдаж гүхгүй. Мэргэжлийн тамирчид ер нь хэрэг оролцдог вэ? Мэргэжлийн тамирчид байгаа. Тий. Манайд ч одоо мэргэжлийн гой тамирчид зөндөө гарч ирж ин сүүл үед тий. Таны амьдралд гүйлт гэдэг зүйл байгаагүй бол та юу их хийсэн бол? Байгаагүй бол би нөгөө мэргэжлэрээ тэгэл аялалын нүгэр дөрөвөр явж байгаа юм. Ямар ч зүйл нэг юм хийгээд л явах тий. Жуулчнд яваал хөтөч гайд жолооч гэл. Ер нь хамгийн сүүлд хаашаа гайдаар явсан бэ? Хамгийн сүүлд түрүү жил говь руу явсан 550 жуулчнд. Яг нөгөө гайдаараа ингээд чөчөд аваа явж явах тэгээ гинт гүмээр ийм мэдрэмж төрдөг. Шууд гараал гүйчээр санагдал. Түрүү жил ч гараа гүйцэн үү тэгээд гүйцэн. Тэдний ч гэл гайхаад байна. Тэгтээс тааруулнаа бас хамаагүй бас учир зүггүй гүгээд ивэл ойлгохгүй ч магадгүй шүү дээ. Тий. Тэгэхээр хүний сонирхол гэдэг маань өөрөө ингээд хүний амьдралын тий хийх туртай зүйл нь болно гэдэг нь бас энэ юм да тий. Өнөөдрийн бас нэвтрүүлгийн зочноос маань харагдаж байгаад бол баяртай байна. За тэгээд яг гүйлтийн өмнө ямар сонголтын дасгалуудыг хийвэл зүгээр вэ? Тэр талаар ингээд гоё хийжвэл. Тэгээ танд ингээд боломжтой бол манай камер ингээд хөдөлдөг байхгүй юу? Хэрвээ та боломжтой бол босоод бас ингээд үзүүлж болно. Тийм бүрэн боломж авах шүү. Судал дээрээсээ ч үзүүлж болно зэ. Одоо тухайлбал би бол ингээд хүзүүм үзүүгээ ингээд тий сунгадаг ч юм уу ингээд нөгөө доошоос сонголтын дасгалууд авах штэ. Энгийн яг таны өөрийн ноу хау тий хийдэг сонголтын дасгалууд юу вэ? Таны 3-4-ийг зааж өгөөч. За тэгээ. За миний хийдэг сонголтын дасгалууд гүүхээс өмнө би эхлээд үе мөчнүүдэд хаалаадаг. За тэр нь яадаг гэсэн үг. Одоо энэ бугуунаас эхлүүлээд хүзөө мүзүүгээд одоо сүүлийн нөгөө их суудаг ажил хийдэг болохоор энэ хүзөө мүзүү түнх мөнгө их хөшнөө. Тийм. Тэгээд энийг эхлээд ингээд сайн үе мөчөө дээрээс нь доош бүгдийг алийг хөдөлгөөл одоо ер нь хангалттай бай. За бугуу хүзүү. Ер нь л гүүх чинь бүхэл юм хөдлөн шүү дээ. Оролцсон тийм чинь бүгдийн за бүгдийн гэдгээ бас мэдгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр буугаа хүзөө өшөө. Юм үлдээхгүй бүгдийг асууж авмаар байна. За хуруугаа ч гэсэн. Хуруугаа ч гэсэн. Хин одоо гүүхэд оролцсон юм. Тохоо. За тохоо. Тийм тохоо. Тэгээ мөр. Тийм. Бүр хиймэр санагдчихтай сайхан хийгээд авъя. Би ч бас сүүл үед нэг суудаг ажил хийдэг болсон болохоор энэ үе мөчөө бүр сайн халахгүй болохоо байсан. Өнөөдөр хийгээг байсан хийчихэд хэдэн дотор хийвэл зүгээрээ. Нэг тийшээ 8 тот нөгөө тийшээ 8 тот. За ер нь 16 тоттой барих хэрэгтэй. За ингэ явжсэн мөрөн дээр явжсэн. Одоо цаашаага мөрөө нэг хоошоогоо 8 эргүүлээ, урагшаага 8 эргүүлээ тий. Тэгээд таазаараа эргүүлнэ. Энэ таазны хөдөлгөөн, түнхний хөдөлгөөн бас айгүй чухал. 4 8 тий. За 8 тий. Яасан бэ зүгээр штэ. Тийм тэгээд өвдөг. Өвдөг тэгээ шагаа. Өвдгөн дээрээ ингэж хийдэг штэ нөгөө хоёр хөлөө ингэж яагаад энэ мөн үү? Тийм үү? Аль альнийг хийж болно. Аль аль нь гэдэг нөгөөх нь юу вэ? Одоо ингээ нийлүүлж байгаад эргүүлж болж юм те. Нийлүүлж байгаад эргүүлж байна. Шалгаж байгаа дотгошин гадагшин гэдэг. Зөв. Өвдөгний хөдөлгөөн янз янз байгаа. Хоёр нөгөө өвдөг нийлүүлснийгээ ингэж яхан салгаж байгаа дотгошин гадагшин гэж болж байна. За таазны хөдөлгөөн бас их гоё штэ. Таазны хөдөлгөөн. Суудаг хүмүүс. Зөв штэ тий. Манайхан ер нь ойр дасгал хөдөлгөөн хийж гинүү хийгээд аваарэ. Хэдүүлээ ер нь эрүүл амьдрах хэрэгтэй. Эн чинь бол хариуцлага байгаад байгаа штэ тий. За дараагийнх нь. За тэгээд
За тэгээ ингээд бүх үе мөрчөө халаачаад шагаа үлдсэн тий. Шагаа магаага ингээд шагаа урагшаа хойш нь ингээд халаагаад. Аха. Тий. 8 удаа хийж байна. Баруун тишээ 8, зүүн тишээ 8. Тий, урагшаа хойш нь болголоо. Тэгээд дараа нь тэгээд зөөлхөн эргүүллээ. Аха. Татвшин гадагш нь эргүүлээ шүү. Аха. За тэгээд өөр сонголт нь юу? Одоо ингээд үе мөрчөө халаачаад ингээд 5-10 минут ингээд зөөлхөн гүүх хэрэгтэй. За. Тэр зогсож байгаа газраа юу эсвэл ингээд урагшаа яваад яваад микэн дээр очиж аялаа. За. Яваад гүйж байгаад нэг 5-10 минут ингээд зөөлхөн гүйчих. Зөөлөө нэг хүчлэхгүй тий. Тэнгүүтэл ингээд гоё нуруугаар ингээд жоохон халуу түгээд ингээд гоё ирдэг. Халж байгаа нь ингээд мэдрэгдээд ирнэ. За ингээд халж байгаа мэдрэгдээд ирснээр дараа ингээд жоохон сонголт юм. Одоо булчингийн сонголт руу орчих тий. Динамик сонголтууд. За тэр нь юу ээж болох вэ? Та нэг хэдийг зааж өгөөч. За одоо хөдөлгөөнтэйгээр сонголт хийн гэж байгаа байхгүй юу? За хөдөлгөөнтэйгээр сонголт. Динамик сонголт гэдэг. Динамик сонголт. За одоо дээш нэг за өвдгөө чэйж рүүгээ татлаа. Татаж сунгаж өгнө. Хойдлоо байрлаа. За. Энд чи нөгөө урдлын хэсэг чинь юу лээ? Шилб билүү те? Тий. Шилбийг ингэж сунгаж өгч штэ. За баруун өлөө татсан, зүүн өлөө татсан. Ингээд. За хөлөө урагшин. Энэ пүүцээ тайлж байгаад хийвэл зүгээр нь те? Үгүй. Зүгээр гуталтайгаа л хийж. Зүгээр л ингэх юм уу? За. Би хөлөө илээд байгаа юм бол гэж бодсон. Үгүй. За зүгээр. Энэний сонголт яваад байгаа байхгүй. За арын хэсгнээс сонголт яваад байна. Филиппин гоёны булчингийн арын хэсгийн сонголт яваад байгаа байхгүй юу? За хийгээд. Сайн Facebook дээр нэг залуус асуусан байсан. Тэгээд энэ сонголтыг мэдгүй юм байна. Тэгэхээр та өөрөө тодорхой хэлээг байх нь шүү. Нэг мэддэггүй юм байна. Гүг нэрийг мэдгүй. Бид нар чинь гүүн гэсэн ойлголт байгаа болохоос биш зөв техник гэдгийг нь бол мэдгүй байгаа байхгүй. Тийм ээ. Сүүлний Facebook дээр нэг залуу асуусан. За юу вэ? Энэ одоо яаж байгаа юм бэ? Газартаа мөргөөд байгаа юм уу? Манайхаа ч тэгээ шок шүү дээ. Тоглоод байгаа болоо гэж бодоодсэн. Тэгсэн чи ийм хүмүүс байдаг юм байна. Тэр нь би ээ. Тэр чинь манай тэр аюул 80-аад оныхан байгаа таа гэсэн ш. За зүгээрээ. За. Энд чинь ингээд булчингаа сунгаж байгаа дасгалууд явчлаа. За энэний дараа. За энэний дараа ингээд одоо гүүхт ингээд би чинь бэлэн болцсон байна гэсэн. За тэгэл нэг хүчлэхгүйгээр 50 гарахад болно гэсэн үг байна тий. Гараанда 50 гарах хэрэгтэй. Зөв. Хоёлаа сандлаа жоох урагшлуулад микрог болоосууч. За баярлалаа. Тэгээ манай сонсогчид бол олноороо үзэж байгаа хэдийч хараахан асуулт асуух бас яг хүсэл байхгүй байх шиг байна. Их л завгүй л байгаа болтой. Гэхдээ та хэдэд маань гой гүүх сэтэл төрж байгаа хаа гэж бодож байна. Ингээд ойр нөгөө тасгал хийгээг болохоор бас ингээд сая хийсэн чи айгүй гой санагдчих штэ. Ер нь ингээд гүүх нь битгий хийл. Тасгал хийх талаар боддогчгүй хүмүүс байдаг штт. Ялангуяа жоох ирчүүд юм шиг байгаа. Тэ? За тэгж яагаад болно нийтдээ гэл ингээд эрүүл мэндийн юу тасгал хийх байтугай бүр эмчтэр ч очих талаар боддгоо. Таны яг ингээд энэ дээр таны үзэл бодол яг энэ дээр яг юу вэ? Ялангуяа тасгал хөдөлгөөн хийх тэр дундаа гүүх гэдэг талаар гоё иргэдийг бас ингээд уриалаач гэвэл та юу гэж хэлэх вэ? Ялангуяа ирчүүдийг. За ер нь л аль болох хөнгөн шингэн байвал тэгээ эрүүл байна л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд эрүүл байхын тулд гоё дасгал хөдөлгөөнөө хийгээрээ. Тийм. Алхаарай, гүүгээрээ, ууланд алхаарай. Тийм. Тэгэл бидний амьдралын одоо нөгөө чанар маань, нас маань уртсан шүү дээ, тий? Тийм. Гоё гэр бүлээрээ агаарт гараарай. Тэ хүрээлэн дээр очиж алхаарай. Тий. Гоё агаартай газар очиж алхаарай. Тий. Бас сүүлийн үед одоо хүмүүс бас гэр бүлээрээ бас их гүүжин тий. Хосоороо гүүжин, гэр бүлээрээ гүүжин тий. Гэр бүлээрээ гэснээс танай гэр бүлийн хувьд ямар бас дадал зуршилтай байна? Манай гэр бүлийн хувьд би одоо найз охинтойгоо байгаа. Тий, манай найз охинтой гүүгээл алхаал байж лээ. Гүнгээ алхангаа болцоод л тий. За ингэж асуусан байна сонсогч маань. Гүүхээр шилбээр өвдөөд байна. Ямар арга хэмжээ авах вэ? 21 км бүртгүүлсэн хүн асуусан байна. Шилбэр гэж одоо нөгөө уртланч тий. Миний бас ингэ өвдөд байгаа байхгүй. Тэнгүүт нь ёо за ингэ зогсчод байгаа. Тэгсэн чинь яг гүүж байгаа зогсох бас буруу юм биш үү? Тий. Алхаад тайвшруулад ингэ зогсох хэрэгтэй юм биш тий. Тий. Шилб өвдөд байна гэдэг маань ачааллаа ихтүүлээд байна л гэсэн үг юм.
Ямар ачаал? Одоо гүүхэлт нь ихтэй дээ. Хэд хурдан хөдлөөд юм гэсэн үг үү? Хэд их гүүгээд байна гэсэн үг. Тийм үү. Тэгэхээр ачааллаа нэг 7 хоног бууруулад үзээрэй гэж тэр хүнд зөвлөмөр нь тий. Одоо жишээлбэл 21-т бэлтэж байгаа өдөрт нэг 10 км 8 км гүйж бол өдөрт нэг 4 км болгоод нэг 7 хоног 4-өөс 3-аас 4 км болгоод нэг хараарай. Тийм. Тэгээ болохгүй бол одоо яа дэмчид үзүүлээд жоох өрөвслийн эсрэг юм хийлүүлдэг юм байна. Минийх бас дээр сайхан хизээвэл алхсан чи ингээ өвдөд. Тэгээ би алхахгүй болохоор ингээд байгаа юм байна да гэж. Бас нөгөө нэг одоо идж байгаа хоол унднаас бас жоох хамааралтайж магадгүй нөгөө кальц мэлт дутагдчих магадгүй. За тэгэхээр тэдгээр зүйлсүүдийг анхааруул илүү зүгээр ах нэ тийм. Би надаас тохиолж ирсэн л тоо. Тийм би 2021 онд жоохон анх гүйж явахдаа гүйлтэ огцом ачааллаа их болгоод тэгсэн чи яг ингээ шилбэн дээр өвдөд. Тэг яг ингээ шилбэний яс ингээ хуурах байгаа юм шиг нэг сонио өвдөд. Тэгээд би ачааллаа багсгсан тэгээ гайг болсон. Тэгээ бас ер нь гүйлтийн пүүз бас их чухал энэ дээр тий. Одоо зөөлөн зориултын гүйлтийн пүүзтэй гүүх юм бол одоо шилбэн дээр чин ирж байгаа ачаал тий. Арай баг. Харин хатуу пүүз өмсчгөөд хатуу гэдэг нь хатуу уултай. Тэг хатуу уултай. Одоо гүйлтийн пүүз ч одоо зөөлөн хөөс уултай гэдэг байхгүй юу? Тэг алгалтын пүүз ч болохоор хатуу уултай байгаа шүү дээ. Заалны пүүз энэ төр чи хатуу уултай. За тэгэхээр ялгаатай ах нь шүү. Тэгэхээр ялгаатай. Нэг ийм нумарсан хэлбэртэй пүүз мөн үү? Зөв тэр чи гүйлтийн пүүз. Тэг нумарсан хэлбэртэй жоохон эдэн хоншортой гүйлтийн пүүз эдэн хоншортой гэдэг шүү. За энэ дээр нэг хоёр асуулт ирсэн байна. Нэгтгэхэд асуучих. Яг нөгөө булчингийн зангираа гаргах ямар одоо витамин байж болох вэ гэж нэмэлт. Ер нь гүүх үед уулзах витамин. За гүүх үед булчин чи ингээд зангираад чангараад байвал магнезиум юм шүү дээ. Магниум ер нь нөгөө дооц нь хэдтэй байх вэ? Дооц нь одоо 400-тай 300-тай энтергээд янз янз байгаа одоо 400-аас л 300-ийн хооронд уух нь нэг өдрийн одоо насан турш үний нормал тий. Тэгээ магний уугаа дунтаасаа өмнө магний уугаа жоохон хөлөө бүлээ усанд юу яагаад цойж муугаа тий. Тийм. За окей. За ингээд та бит хоёрын подкастын төрөд өндөрлөж байна. Цаг маань дууссан байна. Тэгээд бидний бас подкастнтай хамт байсан баярлалаа. Эрүүл байна гэдэг бол сонголт биш харин бидний хариуцлага. Тэгээд тун удахгүй бас нийслэлчүүдийн маань хувьд дунд болох ч байгаа 5 сарын 23-нд болох марафонд нь өндөр амжилт хүсье. Өнөөдөр хэрхэн зөв гүөх талаар техникүүдийг одоо манай Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бацүрэн маань ирж бидэнд бас тайлбарлаж зөвлөж өглөө. Тэгээд та лайва бас эхнээс нь үзэх боломжтой шүү. Хэрвээ өнөөдрийн подкастаас бас хэрэгтэй зөвлөмжүүдийг авсан бол та сэтгэлээ үлдээгээрэй гэж таныг уриалах байна. За ингээд нэвтрүүлэгт манд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэгч нартай хэлэхэд юу завтай байвал те. Гүйж гараа. Тэгээд энэ 7 хоногийн хагасанд ер нь хагасаа өдөр болгон манай Active Running Club-с эрүүл мэндийн гүйлтэй холбооноос бүх нийтийн гүйлт зарладаг. Тэгээ Active Running Community гэх Facebook пэйж байгаа. Тэр пэйж групп байгаа учраас групп руу ороод ирээрэй тий. Тэгээ бид нэр таныг бас аль болох тий гүйдэг болохын тулд бас янз янзын үйл ажиллагаа явуулдаг. Тийм тэд нарт хамрагдаарай гэж хэлсэн тий. Хагасны өглөө 8 цагаас уулзъя гэсэн сэтгэл хэсэг дээр нь та ингээд тэрийг гоё биччихээрэй группээ тий. За энэ төргээд өндөрлөж байна. Дараагийн 4 өдөр шинэ подкастаар эргээд уулзъя. Түр баяртай. За баярлалаа баяртай. Ажил амьдрал байн гондарч эрүүл мэнд саруул ухааныг оршоох Эрдэнэт хүмүүст эрүүл байгаарай нөхөрлөг үрлээ. Өөртөө анхаарч хайртай бүхнээ хамгаалж эрүүл байгаарай. 15 цаг 5 минутаас таны эрүүл мэндийг дэмжих олон төрлийн агуулгыг хүргэхэд бэлэн боллоо.